Ер нь бол одоо хамгийн сүүлд гарсан одоо энэ харт тамхи мансууруулах бод сэтгцэн нөлөөллийн бэлтгэлтэй холбогдлолтой одоо илэрсэн юм жишээ баримт юу байна? 2025 оны 7 сарын 21-ний өдөр Стамбул Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол улсын иргэн эмэгтэй Зэ гэдэг зорчигчоос одоо биендээ нуун далдлах буюу одоо өтрөөндөө шургуулах гэдэг аргаар улсын хилээр мансууруулах эм сэтгцэн нөлөөт бодисыг хуулиар нэвтрүүлэхийг завцсан үйлдэлийг бол гайлын байгууллага таслан зогсоосон байдаг. За тухайн зорчигч нь өтрөөндөө 5482 грамм метамфетамин буюу нэм хоригдсон бодис одоо нэвтрүүлэхийг завцсан үйлдэлийг гайлын байгууллагаас таслан зогсоосон. За дээрээс нь тус иргэн зорчигч маань болохоор биендээ нуун далдлахаас гадна бусдын дайвар ачаатай явж байгаа гэсэн мэдээлэл бидэнд өгсөн. За тухайн дайвар ачааг бол нэгтлэн шалгаж одоо галиан шалгалтыг хэрэгжүүлэхэд шоколадны хайрцагт нуун далдалсан муу адил метамфетамин гэдэг бодисыг бол гайлын байгууллага таслан зогсоосон байгаа. Чингис хаан олон улсын нисэх буудлаас өдрийн сурвалжлага эхлүүлж байна. Бидний өнөөдрийн хөндөг сэдэв бол харт тамхи мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэмлийн талаар Монгол улсад хэрхэн хяналт шалгалт явагддаг талаарх мэдээллүүдийг үзэгч та бүхэндээ хүргэх болно. Өнөөдрийн хувьд одоо 4 сэтгүүлч 4 өнцгөөс энэ сэдвийг хөндөж хүргэх болно. Харин миний хувьд Чингис хаан олон улсын нисэх буудлаас хяналт шалгалт хэрхэн хийгдэг талаарх мэдээллийг та бүхэндээ хүргье. Чингис хаан олон улсын нисэх буудлын гайлын газрын хүнтэй холбогдсон байгаа. Тэгээд талаар яриад хинтээ уулзах бол хаашаа орох бол тодруулах хийгээдгээ. Байна уу? Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Досоо манай тантай холбогдсон. Би одоо хаашаа яаж орох вүлээ? За баярлалаа. Шууд нэг давхраар дамжаад орчих юм байна те. За баярлалаа танд. За сайн байна уу та? Сайхан үйлдэж байна уу? Өнөөдрийн сэдэв бол одоо харт тамхи мансууруулах бодис сэтгцэс нөлөөлөх эм бэлтгэлийг одоо хил хяналтын гайлын хяналтын одоо үйл явц хэрхэн өрнөдөг талаар сурвалжлага бэлдэж явж байгаа маа. Тэгээд одоо ингээд та бүхэнд хүсэлт явуулсан. Тэгээд та бүхэн бас бидний хүсэлтийг хүлээж авснаас талархаж байна. Тэгээд та ерөнхийдөө одоо ингээд олон улсын онгоц тийм ээ. Чингис хаан олон улсын нисэх буудлын дээр буугаад хэрхэн ямар үйл ажиллагаа хяналт шалгалт ингээд явдаг вэ? За энгийн үгээр хэлэх юм бол онгоц буулаа зорчигч хоолоогоор гараа явж байгаа хооронд ачигчд буюу одоо газрын үйлчлэгээний албан агчид маань бүгд гараараа ороод нэг нэгээр нь детальчлаад буулгаад бүгдийн нэг нэгээр нь детальчлаад ачдаг. Энэ хугацаанд 20-30 минут дундаж хугацаа. Зарим тохиолдолд том онгоц өргөн биетэй том онгоц ороод ирэх юм бол 40 минут ч болохыг үүсэхгүй. Энэ хугацаанд хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр миний ачаа яагаад гарчихгүй байна. Яагаад энэ хин шалгаад байгаа. Энэ бол ийм процесс газрын үйлчлэгээний одоо процесс ажиллагаа явуулж байна гэсэн үг. Одоо та бүхэн хараад байж. Нэг нэгээр нь ачаад манай гайлын одоо ерөнхий тоног төхөөрөмжөөр оруулж байгаа. Тэнд бас манай албан агчид гайлын улсын байцаагчдын ерөнхийнийг бол дэлгэцээр хараад хяналтаа тавиад байж байна. За нохоо бас давхар ингээ хяналтаа тавьж байгаа. Одоо нөгөө ачаа бараг тэш дээр ямар нэгэн харт тамхи сэтгц нөлөөт бодис за Монгол улсын одоо гайлын тухай хуульд зааснаар хоригдсон хязгаарсан ийм бүтээгдэхүүнийг бол таньж олох ийм тусгай ийм сургалтанд хамрагдсан ийм нохоо байж байгаа. Зарим иргэд өндөр өнгөчтэй орноос бид нар экспорт буюу гадагшаа гараад хянуулаад гараад ирж байгаа та нар юуг шалгах юм бэ гэдэг. Ингэж бас болохгүй. Манайх бүлэтэн тусгаар улс үндэсний хууль тогтоомжтой. За зарим улсад тухайлах юм бол Америкийн нэгдсэн улсын зарим мужуудад зарим одоо сэтгц нөлөөд бодис өвсийг зөвшөөрсөн байдаг. За зарим бас өөр улсууд байж байгаа. Гэтэл манай улс бол өөрөө зөвшөөрдөггүй. Тийм учраас энийг бол зайлшгүй шалгах ёстой. Хууль тогтоомжийн дагуу чиг үүргийнхээ дагуу бид нар бол энэ процесс ажиллагаануудыг манай газрын одоо технологи ажиллагааны зааврын дагуу манай гайлын улсын байцаагчид өдөр тутмынхаа үйл ажиллагааг ингээд явуулаад явж байгаа. Тэгээд дээшээ гараад та бүхэнд үргэлжлүүлээд танилцуул. Одоо зорчигчийн ачааг ба шүү дээ. Тухайн эзнийх нь зөвшөөрлгүй задалтгүй. Заавал өөрийн эзнийг байлцуулж иж гайлын хууль тогтоомжийн холбогдох дүрм журмын дагуу энэ процесс ажиллагаа хийгддэг.
Монгол улсын эмийн жагсаалтанд бүртгэлгүй юм имийг одоо манай зорчигчид бас одоо хууль хэрэгцээ мэдлэггүйгээс болоод бас санамсар болгоомжгүйгээс болоод хин нэгний дайврагч аваа явждаг. Тэгээ монголчууд ч юм бол яг ингэж одоо жишээ нь манай одоо Бата цэцгээ манай ингэсэн байна. Энэний имийн аваа явчихс тэр хүн маань өвчтэй байна гэдэг. Гэтэл бид нар хууль хэрэгжүүлж байгаа байгууллага бол зайлшгүй нот хуримтлын хүрээнд л асуудыг шийддэг. Тэр нь өөрөө эргээд иргэдэд ийм хүн сурталтай харагддаг юм шиг. Тэгэхээр иргэдэд нэг юм байна. Монгол улсын хил, олон улсын хилийн бомтор явахдаа зайлшгүй гайлын холбогдох хууль тогтоомжийг уншиж судалж тухайн авч явж байгаа барааныхаа одоо тээшнийхээ талаар ойлголтыг урьдчилан заавал авах хэрэгтэй. Тэгэхээр иргэн өөрөө үүргээ хүлээгээд хуулиа судалсан байх хэрэгтэй. Бид аль болох иргэдэд ингээд одоо гарын доор боршуурууд байна. Мэдээллийн самбарууд байна. Маш олон мэдээллүүдийг одоо үе шаттайгаар зохион байгуулдаг. Тэгэхээр тухайн иргэн маань өөрт одоо яг хамгийн хэрэгтэй мэдээллүүдийг ингээд оновчтой олж авах. Энэ чадвар дээр бас анхаарах хэрэгтэй юм болов уу гэж би хувийнхаа зүгээс боддог шүү дээ. Дайвар ачаа гэдэг ойлголт маань өөрөө юм бас ойлгомжгүй. Яг гэвэл дайвар ачаа гэж байхгүй. Энэ ачаа бол таны л ачаа. Та хуулийн өмнө хариуцлага хүлээн. Энэ утгаараа бол энийг бас сайн ойлгох хэрэгтэй. Түрүү хэлсэн доор нөгөө манай процесс явагдсан тийм ээ. Тэгээ процесс явагдаад энд иргэд одоо хүлээж байна. За түрүү энд иргэд хүлээхдээ юу гэж боддог вэ гэхээр доор гайлын байгуул шалгаад шалгаж байгаа. Гэхдээ түрүүн процесс нь бол 3-5 секунд. Тэгэхээр энэ олон байгууллагуудын нийт үйлчилгээ маань багцаараа нэг дунджаар нэг 55 минут явагддаг. Одоо энэ техник технологийн тийм одоо төхөөрөмжүүдийг хэр оруулж ирж байгаа энэ маш их чухал шүү дээ. За Монгол Улсын гайлын байгууллага сүүлийн одоо 4-5 жилийн хугацаанд бомтын хөгжлийн шинжилгээг зохион байгуулсан. За мөн тоног төхөөрөмжүүдийг маш сайн одоо нэмэгдүүлсэн байна. За одоо үүний хүрээнд бол та бүхний харж байгаа Ion Scan 600 гэдэг Smith Detection загварын энэ модель одоо дэлхийд дээр хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж байгаа харт тамхи сэтгэц нөлөөт бодисыг одоо илэрхийлэхэд бидэртээ одоо ингээд хамгийн чухал үүргийг гүйцэтгэхэд манай энэ буудлын төр байж байна. За мөн body scanner оруулдаг. Ингээд үндсэндээ хэн шалгалтын процесс маань бол бүхэлдээ цогцороо ингээд манай газар дээр бүгд хийгдэж явагдаж байгаа. За мөн гар тэшин дээр бас энэ л тэгж байна. За эндээс юу гэж үзэж байна гэхээр ерөөсөө хүний биеэс тусдаа байгаа бүхэл зүйлийг бид хэн шалгалтаараа оруулдаг л гэсэн. Монгол Улсын гайлын байгууллага маань дэлхийн гайлын байгууллагын гишүүн орн. Энэ утгаараа байн одоо сургалт семинар мэрэгжил арга зүйн мэдээллийг бол солилцдог. Энэ агуулгын хүрээнд бол бид бол одоо орчин цагтайгаа байн нийцж ажиллаж байгаа. Юу тээш шалгах цэг гэсэн байна. Тэгээ энэ ямар учиртай юм бэ? За гайлын байгууллагын эрдэмтгээр эрэлж нохоог бас ашиглаад за тэнд одоо үзлэг шалгалтыг хийгээд с ิจ гтэй ачаа гэж тооцогдсон үед тусгай тэмдэглэгээ хийгээд за энэ карусел дээр дэше гаргаж ирж. Тэгэхээр тухайн зорчигчд нь манай одоо гайлын улсын байцаагч нар тухайн одоо зорчигчийн тээшийг энэ яг тусгай тээш шалгах цэг дээр авчираад өөрийнх нь зөвшөөрлөөр өөрөөр нь онгойлгуулад ингээд хэн шалгалтыг хийгддэг байна. За тэгээ энэ тээш шалгах энэ тейкэн дээр тухайн зорчигч өөрөө задлаад тухайн одоо сэтгэгтэй ачаагаа бас биднэрт өөрөө танилцуулаад ингээд тодорхой хуулийн процесс нарийн ажиллагаа явагддаг байна. За тэгэхээр өдрийн сурвалжлагаа бид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дээрээс бэлтгэн хүргэж байгаа. Одоо яг энэ цэг бол одоо каргоны карго импортер ресерчер хэсэг. Тий. Ер нь бол одоо нэг хуулиар хороотой одоо янз бүрийн одоо бараа бүтээгдэхүүнүүд байна шүү дээ. Бас оруулах бодис шийдэмээс хэлсэн нөлөөтэй юм дээр энэ каргогоор ирээд идрүүлэлтүүд дээр илэржсэн тохиолдлууд байдгүй. Энэ тал дээр хэр хяналт шалгалт энэ каргодоор ажилладаг юм. За оргилсын хязгаарсан бараан дээр бол одоо бид нар бол эрсдэл тооцож бас онилгоо хийдэг гайлын байгууллага бол. За тэн дээр болохоор яг нь аппаратор оруулаад одоо энд бас нэг жижиг аппарат байгаа. Энэ том аппаратор оруулаад наривчийн үзэлцгийг бараа баглаа боодлуулгыг шаардлагатай үед бол задлж үзэж байгаа. За энэ дээр мөн дуу дүрс авиа бичлэг одоо дүрсийн дүрсжүүлээд одоо эрэлж нохоо одоо гайлын бэлтгэгдсэн юугаар бол эрэлж нохоо бас үнэрч нохоо ашиглаж ажиллаж байгаа. Тохиолдлууд гарч байгаа. Карго ачааны хэсэг дээр бол бид нар бол голцоо одоо Турк, Вьетнамын ачаанаас жоох эрсдэл тооцож ажиллаж байгаа. Онилгоо хийж ажиллаж байгаа тийм.
За тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нийгмийн нэвтрүүлгийн албанаас үзэгч та бүхэндээ хүргэдэг өдрийн сурвалжлага нэвтрүүлгийн маань өнөөдрийн сэдэв бол хар тамхи, мансууруулах бодис, сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэлийн хяналт, шалгалт гэсэн одоо энэ сэдвийн хүрээнд бид бүхэн Чингис хаан олон улсын нисэх буудал дээр ажиллаж одоо холбогдох мэргэжлийн хүмүүсээс одоо мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. За бид сурвалжлагаа үргэлжлүүлээд нэгэн хувийн эмнэлэг дээрээс та бүхэндээ хүргэж байна. За сэтгцэд нөлөөлөх, мансууруулах бодис эм бэлтгэлийг одоо хэрэгэлсэн нэгэн одоо хэрэглэгч өөрөөс нь одоо зөвшөөрөл аваад байгууллагаас нь зөвшөөрөл авсны одоо дүн дээр бид бас орж санаа бодлыг сонсёо. Энд яг одоо хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. За түрүүн холбогдсон байгаа бид нар. За орчих уу? Орчих гинэ. За. Сайн байна уу? За. Бид нар одоо нийгмийнхаа сайн сайхны төлөө бусдад сэрэмжүүл болох үүднээс одоо энэ нэвтрүүлгээ хийгээ явж байгаа. Тэгээд одоо та бас хэвтэн эмчлүүлж байгаа юм байна яг одоо. Юуны өмнө одоо асуухад энэ зүйл рүү энэ сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл бодис руу одоо энийг хэрэглэх болсон шалтгаан нэр нь юунаас эхэлж одоо орсон бэ? Хүрээллээс ер нь бүх юм шалтгаалдаг байхгүй. Тэгэл хүрээллээс л тэгээд ер нь тэгэл би энэ нийтрэгэл аюух мэдлэгтэй болно. Тэр яаж нөлөөлдөг юм бэ? Ямар сөрөг үр дагавар авчирдаг юм бэ? Би энэс өмнө Сэмүүтэд хэвтсэн. Тэгээд ах нар маань яагаад хэвтүүлсэн. Тэгээд одоо ингээл тэнд байхдаа хэвтээд тэгээд нэг тасгаа солиод тэгээд одоо энд хэвтэж байгаа юм байна. Тэгэл хэдэн настай байд? 23. Агууд 22 та одоо энэ жил 23. Болохгүй зүйлийг хэрэглээд бас ямар хугацаа өнгөрч юу? Нэг хэрэглээд ер нь жил бараг болсон байгаа. Ер нь нэг удаа хэрэглэчихэд ер нь хэцүү дээ. Тэгээд ер нь өөрийгөө татаж аавна гэхэд ер нь хүнээс тусламж гуйхад бол хэцүү юм байна. Тэгээд одоо үйлчилгээ хийлгээд ингээ байж байхад бол бас гэмшд юм байна уу? Яадаг юм байна? Ер нь бол айгүйх гэмшдэг. Өнгөрсөн юм айгүйх боддог юм байлаа. Өнгөрсөн амьдрал нэ тэрэгэл. Тэгээд бас нэг буцаж гараад бас хэрэгжилчихгүйгээд өөртөө нэг зорилго тавиад тэрэндээ хүрчий гэсэн бодолтой байх. Хэрэглэхгүй бол бие үүдэх үү? Ер нь тэр шаардлт гэж нэг зүйл байгаа. Тэр бол биеэр давж гарна гэдэг бол маш хэцүү зүйл. Тэгээд тэрийг ер нь давхад бол маш хүндрэлтэй. Тэгээд архиусан хүмүүс шаардлагатай бол зүүрлэхгүй тэрнээс бүр айн. Тэрнээс хэд дахин илүү, тэрнээс бараг 100 дахин илүү байсан ч бол. Тэгээд маш хэцүү ер нь бол. Ер нь тийм ямар ч амьдралаас кайф авах, аз жаргал мэдрэх тийм юм ерөөсөө юуж байхгүй болчихлоо гэсэн. Ямар ч сэтгэл хөдлөл байхгүй болно гэсэн үг л дээ. Хүн хайрлах сэтгэл болно гэсэн. Түрүүн хүрээлэл гэж ярьсантэй тэр хүрээлэл ер нь ямар хуу хүрээлэл байдгийг зөвхөн жоох ярил насны хувьд, ажил төрөл эрхлэлтийн хувьд. Насны хувьд нэг 27, 28 настай нэг хүн байгаа. Тэгээд бас нэг 2 хүн байгаа. Тэгээд анх бол найзаа энэ тэр гэл гэж боддог байсан. Тэгээд ер нь зорилго нь бол одоо яг би энд багт аягүй их бодсон. Яг яач уу, яг юу болоод ийм зүйл болчихоо гэдэг тэр зүйлдэл аягүй бодсон. Тэгэл ер нь нэг хэрэглүүлсэн болж тэгэл ер нь тэр хүмүүсийн гарт орж ийн бол гэсэн үг ер нь бол. Тэгэл хамааралтай болж байна гэдэг чинь тэгэл тэр хүмүүсээс хамааралтай тийм. Тэр хүмүүсээс хамааралтай болж байна. Одоо бараг одоо кинон дээр гардаг шиг одоо хийгснийг бараг хийх хэмжээ. Ер нь бол тийм. За сэтгцэд нөлөөлөх, мансууруулах бодис эм бэлтгэл одоо хэрэгэлсэн үүнээсээ болоод одоо эрчимтэй эмчилгээнд хамрагдж байгаа бас эерэг үр дүн эргээд гарч байгаа энэ залуутай уулзч яриагийн тав хүндээ хүргэлээ. Олон юмыг бас ойлгосон бахаа гэж бодож байна. Ингээд дараагийн хэсгээ бид сэтгүүлч
хишиг баяртай уулзаж та бүхэндээ хүргье. Сайн байна уу? Донтолтын тасаг руу хаашаа орлоо. Их ч юм уу? Батж байгаа шээ. Ийш байгаа. Наад юм байна. 104. За. За бид нар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгэг судлалын клиникийн төв дээр ирсэн байна. За энд мягмар сүрийн эмчээс хар тамхитай хар тамхинд цүн эрэгдэж сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байгаа. Тэгэхээр ийшээ ороод эмчээсээ тодруулга авъя. Сайн байна уу чи? Харж болох уу? За бид нар болохоор яг сурвалжлагаараа бол яг энэ хар тамхитай донтсон хүмүүсүүдийн сэтгэл зүйн асуудлын талаар бас тодруулахаар ирсэн байгаа юм. Тэгэхээр яг танахтар бол одоо яг энэ төрлийн одоо сэтгэл зүйн одоо эмчилгээ авахар хүмүүсүүд хэр их ханддаг вэ? Бүр хар тамхи мансууруулах бодисынхаа шалтгаантай сэтгцийн өөрчлөлтүүд өгөөд те ямар нэгэн байдлаар солиорлууд өгөөд нийгэмд аюултай үйлдэлүүд хийх тохиолдолтой хүмүүс ханддаг тохиолдлууд бас сүүлийн үед бол ер нь илбэгшиж байгаа. Ер нь ингээ өөрсдөө ирээд сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж байгаа хүмүүсүүд ер нь байдгүй. Өөрсдөө ирж сэтгэл зүйн зөвлөгөө авъя, эмчлүүлээ те энэ зүйлээсээ болиё гэсэн хүмүүс бол ирдэг. Ирэх тохиолдлууд байдаг. Эсрэгээр ар гэр нь илүү их бас хандах тохиолдлууд байдаг. Манай нэг хүүхд ингээд бодис хэрэглээд байх шиг байна. Бид нар ингэж ажиглаад байна ч юм уу тийм ээ. Тэгээ ихэнх нь бол ерөөхдөө өсвөр насны дээр хоод сониучрахад хүрээллээсээ ч юм уу. Эхлээл одоо хамгийн олдцтой байдгаас нь одоо Монгол улс одоо ургаж байдгаас нь ч юм уу хэрэглээл гарааны наркотик гэж нэрлэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд дараагийн хувьд сонирхоод хэрэгжилж үзэн тэнгууд чинь тийм ээ тухайн бодис чинь ерөн донтолт үүсгэж байгаа бүхэл зүйлүүд чинь таашаал өгдөг, таата мэдрэмж төрүүлдэг тийм. Тэгэхээр тэр мэдрэмжинд нь л донтоод тэгээд дараагийн удаа өөрөө бас нэг ийм зүйл байдаг шүү ч юм уу гэд тийм ээ буруу зүрх ойлгол ингээл тодорхой тавтамжтай нэг хэсэг хугацаанд хэрэгжилчихэд л тухайн зүйлээс юм сэтгэл зүйн хараад байдалд оруулцдаг. Тэгээд харамсалтай нэг хэсэг хугацааны дараа ингээд болиё гэхэд үргээ хянах чадваргүй болж чадахгүй юм донтолтын байдалд оруулж чаддаг ийм л аюултай зүйл байдаг. Ерөнхийдөө бол солиор л өгöd байдаг байхгүй юу? Ерөнхийдөө тухайн бодисыг хэрэгжилж байгаа үед нь ч юм одоо хийм хараал, хийм сонсоод ч юм уу тийм ээ. Ингээл ар гэрийнх нь ажиглана шүү дээ. Ерөнхийдөө зарим тохиолдолд ар гэр нь бас мэдгүй байх тохиолдол байдаг. Өнгөрсөн жилийн 1 сарын 2-ноос энэ жилийн 1 сарын 5-ны хооронд одоо олон бодисын шалтгаантай хар тамхи өөр бусад мансууруулах төрлийн бодисын онштой нийт 167 хүн манад давхарцсан тоогоор яг нэг хүн дахин хандсан байж магадгүй те. Давхарцсан тоогоор бол 167 хүн хандсан байна. За ер нь л бол тэгээд нэгэн бодис хэрэглэх тохиолдол ер нь бол ховор. Яг цагдаа нар ар гэрэн цагдаад хандаад цагдаатай хамт ирэх тохиолдол байдаг байхгүй тэр ч одоо солиорцсон хийм хараал сонсоол тийм ээ өөрийгөө өдөртөн жолоодох чадваргүй болсон өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийх эрсдэлтэй хүмүүс гэсэн үг шүү дээ. Тийм хүмүүсийг бол яг цагдаагийн байгууллагт ар гэр нь хандаад хавсраа авчрах тохиолдол бол байдаг. Тийм манайх цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг нэг одоо иймэрхүү л байдлаар. Тэрнээс биш бид нар ирж байгаа хүмүүсээ цагдаад хэлээл энэ нэг ийм хүн байх шүү, тийм хүн байх шүү, одоо энэ нэг ингэж хэрэгэлдэг юм байна гэд тиймэрхүү байдлаар бол бид нар хамтарч ажилладаггүй. Бид нар бол өвчтөнгөө одоо хамгаалаад айл болох эмчлээл одоо дараагийн удаа хэрэглүүлэхгүй байх тал дээр нь л одоо заавар зөвлөгөө өглөөл ингээд урт хугацаагаар л тухайн хүний эрүүл сарвал байлгах тал дээр л ажилладаг. Донтолт өөрөө хүндэлтэй жаахан. Тийм учраас одоо нэг удаа хөвтэйл ухаараал ойлгоол ингээл амьдралыг өөрөөр хараал эмчлэгдээл бас хүндрэлтэй айгүй олон төрлийн юм засах хэрэгцээтэй болдог байхгүй юу? Сэтгцийн байдал, нийгмийн байдал одоо тэгэл энэ чинь амар олон юм хавсарсан байгаа шүү дээ. За сурвалжлага маань үргэлжилж байна. Яг одоо бид нар донтолтыг эмчлэх монд эм төв дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд алтан гэрэл эмчтэй яг уулзаад ялангуяа энэ хар тамхинд донтсон эмэгтэй хүмүүсүүдэд ямар эмчилгээ хийдэг, сэтгэл зүйн ямар засал хийдэг талаар бас орж асууя. Самна та ашин самна яг сэтгэл зүйн одоо яг эмчилгээ гэдэг нь одоо сэтгэл засал
тасалж эмчээсээ шал өөр шүү дээ тий. Тэгээ яг эдгээр хүмүүсүүд яг энэ эмчилгээний үр дүн ер нь хэр байдгийг ер нь яг хандж байгаа үйлчлүүлэгч ер нь хэр их байна. Тэгэхээр хүмүүнээсээ ер нь хамаарат тухайн хүмүүс маань яадаг вэ гэхээр бол эхний ээлжинд нөгөө маш юм дотгошоогоо өөрийгөө илэрхийлэх чадвар бол их сул ирдэг. Тэгээд өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай хүмүүс ах юм бол шууд ярилцаа таны мэдхүн талаас нь ажиллаа явуулдаг. Тухайн одоо тэр хэрэгжилж байгаа хүн дээр нь эрүүл мэнд талаас нь ямар хохирол учирдаг юм бол тэгэхээр нэг удаа синтетик төрлийн бодисыг нэг удаа ч гэсэн хэрэглэсэн тохиолдолд бол бидний ярьдаг нөгөө трама комплекс гэж ярьдаг шүү дээ. Бага насны энэ зүйлүүд нь сэтгэл зүйд нь нөлөөлөөгүй байсан ч гэсэн нэг удаа синтетик төрлийн бодис хэрэглэхэд бол нөлөөлждөг. Түүнээсээ болоод сэтгэл зүйн маш хүнд байдалтай болчихдог гэсэн. Тэгэхээр энэ зүйлтэй бас ажиллах ер нь одоо сэтгэл зүйн хувьд бол өвчин гэж хэлж болно. Нөгөө талаас тулгамдсан байдал гэдэг. Тулгамдсан байдал бол одоо Монгол 3.1-ийн ийм тулгамдсан байдалтай гэж бодож байгаа шүү дээ. Өвчтөе хүн гэдэг бол тухайн дон тогтчод хүмүүс сэтгэл хөдлөлттэй, төвшөлттэй ийм байгаа. Тэгэхээр тулгамдсан байдалтай хүнд ер нь сэтгэл зүйн зөвлөгөө бол нэг юм 40-100 удаа өгчээж үр дүн гарах боломжтой байхгүй. Тэгэхээр энэ урт удаа хугацаанд бол эмчлэгдэх ийм хандлагатай байдаг. Хамгийн их алдж байгаа зүйл нь эмнэлгээс гарлаа гэхэд ерөөсөө нэг удаа хэрэглээд үзчихье гэдэг байдлаар эсвэл зүгээр нөгөө өмнө хэрэглэдэг байсан хөрөөл байгаа шүү дээ. Тэрнтэйгээ зүгээр нэг уулзчихъя гэдэг байдлаар бол алдчихдаг. Ягаад гэхээр энгийн үедээ нэг дуршлан тийм өндөр хөдлөхгүй өөрөө хянаж болдог ч гэсэн нөгөө хамт хэрэглэдэг байсан хүмүүстэй ахаад уулзахад бол өөрийгөө байрж бие барьж чадахгүй болчиход байдаг. Эсвэл нэг удаа хэрэглэж үзээд дахиж хэрэглэхгүй байдаг гэсэн байдлаар өөрөөгөө нэгсэнтэй хуурж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ байдлаасаа буцаж нэг альтрах гэдэг юм уу, буцаад хэрэглэдэг болгох юм уу, ийм асуудлууд маш өндөр байдаг. Баярлалаа. Тэгэхээр Монголын донтолтын Мондем төвийн сэтгэл зүйч Алтан гэрлээс одоо сэтгэл зүйн ямар эмчилгээ хийдэг талаар болон зарим зүйлийг тодрууллаа. За урагшлуулан Батцүмбөр уул сэтгүүлч маань дараагийн сурвалжлага хүргэх болно. Өдрийн сурвалжлага үргэлжилж байна. Жил дунджаар харт эмэгтэй холбоотой хичнээн хэрэг бүртгэгдэж хэдэн яаж шийдвэрлэгдсэн бол мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам өссөөр байна уу эсвэл буурч байна уу? Энэ тухай тодруулахаар би яг одоо улсын прокурорын ерөнхий газрын гадаа ирсэн байна. Хамтдаа төтгшөөрч тодруулъя. Сүүлийн жилүүдэд ер нь харт эмэгтэй холбоотой ямар төрлийн хэрэг илүү зөнхөлж байна вэ? За бүртгэгдсэн гэмтэргийн мэдээлэлээс үзэхээр сүүлийн үед бол одоо үүс гэж одоо нэршилтэй канабисын төрлийн одоо сэтгэл зүйн бодисыг одоо түгээмэл хэрэглэж за мөн одоо бусдад өгж олж авч байгаа ийм одоо хэрэг үл бүртгэгдсэн байж байгаа. Энэ жил нэг 550 орчим хэрэг бүртгэгдсэн байгаа. Мансууруулах юм сэтгэл зүйн бодистой холбоотой. Үүнээс бид хүн 410 орчим одоо хүнийг эрэг үүргэж шалшаар татсан байна. За мөн одоо 220-од хэрэг бол одоо шүүхэд шилжүүлж гэмөөргөө асуудал шийдвэрлүүлсэн. За ерөн шүүх шилжиж байгаа 340-од нэг одоо хүн толгодох хэргийг шүүх шилжүүл шийдвэрлүүлсэн байж байгаа. Тэгэхээр өмнөх жилээсээ бол одоо шүүх шилжүүлж байгаа хэрэг эрэг үүргэж шалшаар татан шалгаж байгаа хэргийн тоо бол тодорхой ойр одоо өссөн үзүүлэлттэй байна. Мансууруулах бодис харт эмэгтэй холбоотой хэрэгт ер нь ямар хариуцлага тооцож ямар ял ногдуулдаг? Ер нь мансууруулах юм сэтгэл бодистой холбоотой хэргийн хариуцлага бол одоо нэлээд өндөр. За одоо эрэг үеийн тусгай анги заасан 27 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмтэргийн тухайд бол одоо 1-5 жил хүртэл хугацаар 20 хал шийдэгдэг ийм гэмтэрэг. За ингээд энэ төрлийн гэмтэргийг хөндрүүлээд үзэх юм бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаар 20 хал бас мөн шийдэгдэг. Насны ангиллын хувьд нь хэдээс хэдэн насныхаа илүү зөнхөлж байна? За нас хүсний хувьд бол ер нь одоо энэ төрлийн гэмтэргийг бол 80 орчим хувьд нь бол эрэгтэй хүн энэ төрлийн хэрэгт холбогдож байгаа. За үлдсэн хувьд нь бол одоо эмэгтэй хүн бол одоо хэрэгт холбогдсон байж байгаа. Насны хувьд бол ихэвчлэн 18-аас одоо 35 орчим насны одоо яг хөдөлмөрийн насны ийм залуучууд бол энэ төрлийн хэрэгт холбогдож байгаа нь бас жоохон харамсалтай байгаамаа. Гэмтэрэгт холбогдож байгаа хүмүүсийг шалгаад үзэхэд ер нь ямар төрлийн замаар одоо тэр харт амх мансууруулах бодисыг олж аваад байна гэж та бүхэнд өгөнж харж байна. Мэдээж судалгаа байгаа шүү дээ тийм ээ.
Яг энэ төрлийн хэргийг судалж үзэхээр энэ мансууруулах юм сэтгцэлд бодисыг танил найз нөхдөөрөө дамжуулаад за ихэвчлэн бас нөгөө захим хэрэгсэл одоо бид бүхний нөгөө захим сүлжээ Facebook ашиглах замаар одоо бас нэгнээсээ худалдаж авах хуульсаар олж авах мөн хариу төлбөртэй төлбөргүй олж авах гэх ийм байдлаар бол одоо авч одоо хэрэгжилж байгаа юм нөхцөл байдал бас тогтоогдож байгаа. Харт амх хэрэглэх нь хүний бие махбод сэтгүүл зүй, эрүүл мэнд, гэр бүл нийгэмд асар их орхон олчруулдаг. Түүнээс ангид байх нь өөрийгөө төдийгүй ирээдүгээ хамгаалж байгаа хэрэг юм а гэдгийг сурвалжлагынхаа төгсгөл та бүхэнд сануулъя. Өдрийн сурвалжлагатай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.